Ignition sequence start. 6, 5, 4, 3, 2, 1. All engine running. Сайн байцгаана уу? За, сайн уу? За, өнөөдрийн цойлуур нэвтрүүлгийн дугаар дээр 89 дугаар сургуулийн 3E анги хүрэлцэн ирсэн байна. Та нар энэ дэрнийгээ догтлсон уу? Догтлсон. Амар их догтлсон уу? Өчигдөр нойр нь хүрсэн үү? Хүрээгүй юу? Туршилтаа ингээд зөндөө догтлж байна одоо? За тэгвэл одоо шийдүүлээ туршилтаа эхлэх үү? За оръё. За өнөөдөр бүгдээрээ холограм дүрс гаргаж үзнэ. Та нар холограм гэж мэдэх үү? Мэдгүй. Хэдүүлээ зурагтаар юм үзэх ч юм уу, сэтгүүл, номны зураг харахаар яаж харагддаг вүлээ? Хоёр хэмжээст харагддаг шүү дээ, тий? Өндрийг харж болно, өргөнийг харж болно. Харин холограм дүрс гэдэг нь болохоор 3D дүрсийг хэлдэг байхгүй юу? Хэдүүлээ өндрийг харж болно, өргөнийг харж болно, эзлэхүүнийг харж болно. Ингээ 3 хэмжээсийг харж чадж байгаа учраас тэрийг 3D буюу холограм гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За та нар 3D гэхээр ер нь яаж харагдана гэж бодож байна? Тийм, жинхэнэ биетэй юм шиг харагддаг тий. Тэгвэл хэдүүлээ өнөөдөр энэ хайрцгийг ашиглаад тийм 3D одоо 3D театрт кино үзэж байгаа юм шиг үзэж чадна гэж бодож байна уу? Чадах уу? Энэ жижиг хайрцгийг ашиглаад уу? Мэдгүй юу. За тэгвэл одоо хэдүүлээ туршиж үзье. Дүүдэн музейн бүтээлч хайрцаг гэдэг хайрцгийг ашиглана. Гэхдээ гэртээ хийж байгаа бол сүүний хайрцаг ч юм уу, эсвэл зүгээр гутлын хайрцаг, өөр том хэмжээтэй хийхийг хүсэх юм бол кордоны хайрцаг, ундааны сав хүртэл ашиглаад холограм хийж болдог. За эхлээд энэ хайрцаг нь болохоор дээрээ ингээд зүсээ тавцсан ингээд бэлтцсэн. Дээрээ энэ урт талдаа ингээд хоёр хэсэг ингээд зүсээ тавцсан бэлтцсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ зүгээр энэ хэсгийг нь түлхээд салгаад авчна. Түлхээд салгаад авчна. За ингээ уртлын хэсгийг салгаад авчна. За одоо болохоор дээд хэсгийг салгаж авнаа. За одоо ингээд хайрцагныхаа урт талыг дээд хэсгийг салгаад авангууд иймэрхүү харагдаж байна тий. За хайрцаг маань бол ингээд болоо. За харин бүтээлийн маань хамгийн чухал хэсэг нь болохоор энэ ялтас баггүй юу? Энэ дээр гэрэл ойгоод тэгээ бид нарт яг 3D буюу холограм дүрсийг маань харагдуулна гэсэн үг. За энэ мембрана ялцаа сайн тогтоохын тулд биднэрт болохоор ийм хоёр ширхэг зармигны мод хэрэгтэй. Энэ зармигны модон дээр одоо бүгдээрээ хоёр талдаа наалддаг скотч наагаад зүгээр скотч ашигласан ч болно л доо. Гэхдээ хоёр талдаа наалддаг скотч байх юм бол арай цэвэрхэн амар хийхэд амар болно гэсэн үг. За наасныхаа дараа скотчныхоо дээд хэсгийг нь хуулж аваад за энд түр тавьчих. Одоо нөгөө талыг хуулж аваад за тэгээд мембраныхаа хоёр талд нь наачна. Энэ хоёр маань ер нь тулгуур болж өгнө гэсэн үг. Савн дотор маань унаад ахгүй. Дангаар нийцэх юм бол унчих шүү дээ. Тийм.
тий одоо энэ дотор хийнэ гэсэн үг. За энэ урдлын хэсэг болохоор бид нар холограмаа үзэх 3D төрсөө үзэх хэсэг болохоор ялцсаа яг энэ хэсэг рүү нь урагш нь харуулад ингээд байрлуулж байна. За одоо хаагаад за ингээд болоо. Амархан байна уу? Айгүй амархан байгааз. За тэгвэл одоо энэ ажиллах болов уу? Мэдгүй те. За одоо тэгвэл бүгдээрээ ажиллах нь уу хамтдаа харцгаая. YouTube ч юм уу интернетээс холограм дүрсгээл ажиллана. За утасныхаа гэрлийн жоохон нэмчих юм бол илүү сайн харагдана. За яаж харагдаж байна уу? Харагдаж байна. Харагдаж байна уу? Яг бодит цаахаас шиг харагдаж байна тий. Тийм, ойгоод байна тий. Гэхдээ бас яг тойл шиг гэхэд яг тойлтой адилхан ажиллах болов уу? Шиг цаас нь ингээд ойгоод энэ заас катлыг даана тий. Бодит юм шиг. Тий, энэ ялцсан дээрээ. За одоо бүгдээрээ суугаад өөрсдөө энэ холограмаа хийж үзэх үү? Тий. За тэгээд айгүй сонирхолтой санагдсан уу та нарт? Аа. Та нар энэ жижигхэн хайрцаг ийм 3D дүрс ингээ гаргаж чадна гэж бодсон уу? Бодоогүй юу? За зарим нь бодсон байх тий. Нэ. Их гоё байсан. Тэгээд би анх удаа ийм газар ирж байгаа болохоор өмнө ерөөсөө ирж үзэж байгааг болохоор маш их баярлж байна. Туршил гэдэг нь гайхалтай хийгээгүй юмнуудаа ойлгож хийж үзнэ. Өмнө дүүдүүдээр хийж үзэг болохоор илүү их гоё. Одоо ингэж болсон юм чи. За бүгдээрээ хийгээд дууссан уу? Дууссан. За яаж ин харагдаж байна уу? Харагдаж байна. Айгуу сайн харагдаж штэ тий. Гоё харагдаж байна уу? Тийм харагдаж. За та нарт өнөөдөр холограм хийж үзээд өөртөө хийж туршиж үзээд харсан чи ямар санагдсан? Гоё санагдсан уу? Сүүний сав ч юм уу эсвэл сүүний савын хайрцаг үүдэн штэ. Тийм сав ч юм уу эсвэл зүгээр л ундааны сав эсвэл бүр том холограмтай болыг гэх юм бол гутлын сав бүр том кордонын цаас ашиглаад хийсэн ч болно. Хамгийн хэрэгтэй зүйл нь болохоор энэ ялтас тэгээд битүүсав. Битүүсав байгаа нь яаж байгаа вэ гэхээр утасны гэрлэнээс бусад гэрлийг хааж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Амархан байгааз? Хоёрхон чухал зүйл ашиглаад ийм гоё 3D холограм хайрцагтай болж болох нэ. Би өөртөө ч ээж авд үзүүлсэн. Тийм бүр томыг хийгээд үзвэл бүр гоё тий. Холограм гэдэг нь маш гоё дүрсийг бүтээж харуулдаг. Энэ гэрлийн ойлтыг гэрлээ дээр нь тавьж агаад ойж харагдан гэдгийг би ойлгож авсан. Энэ хайр олон янз байдаг. Тэгээд бүх төрлийн цаас ундааны сав маваар бүгдийг хийж болно. Хамгийн чухал нь энэ хэрэгтэй. Энэ хайрцаг өстой сонирхолтой. Тэгээд загас харуулгууд яг амьд юм шиг харагдсан. Бодит амьдралтай адилхан юм шиг амар загсыг барьж амар санагдсан. Тэгээд хайрцаг биш илүү том хайрцагаар хийвэл илүү гоё гэдгийг би ойлгосон. Энэ нэг ялтгсан цаасаар дээр нэг гэрэл тавьчвал сүдргүүгээд тавьчвал энэ гэрлэнгэд ойгоод гараад бараг тайзаас шиг л гарна гэсэн үг. Энэ туршилт их гоё наа. Дараагийн туршилт ямар хаа бол? Энэ холограм маань тойлтой маш төстэй бүтцээр ажилладаг. Маш төстэй байдлаар ажилладаг. За гэхдээ ялгаатай. Тойл болохоор 2 хэмжээс дүү 3 хэмжээс дүү та нарыг гэж бодож байна. 2. Яг зөв 2 хэмжээст ч тий. Харин бидний хийсэн холограм бол 3 хэмжээст. За яагаад вэ гэхээр тойл нь дүрсийг өөр дээрээ шууд ойлгоод буцаагаад биднэрт харуулдаг. Харин холограм бол дүрсийг ойлгохынхаа хажуугаар хувиргадаг буюу гэрлийн долгионыг хувиргадаг учраас биднэрт 3D дүрс харагддаг байна.
Та нар сая музей рүү орж ирээд зөндөө олон төрлийн тойл байхыг харсан уу? Харсан. Жишээлбэл тэнд байна тий? Тийшээ сансрын хичээлийн Тийм, тэд нар чинь ингээд арай өөрөөр харагдуулаад байгаа. Зарим нь долгионтой тойл байсан тий? зарим нэг нь намхан харагдуулаад Тийм, зарим нь намхан харагдуулаад. Үзмийн хагаад бол намхан харагдуулсан. Яг зөв тэр тойл намхан харагдуулдаг. Гэтэл тэр хажуудлын шар тойл өөргөө харагдуулдаг тий? За тэгвэл бүгдээрээ явж тойлонд өөрсдийгөө ямар харагдах нь бүх тойлог дурч үзэх үү? Саяны бидний хийж үзсэн жижигхэн холограмын том хувилбар нь тий? Дөрвөн талаас нь харахад дөрвөлээ адилхан харагдаж байна тий? Тийм энэ доор нь тавьсан байгаа компьютерний дүрс нь энэ дээдлийнх нь хэсэгт байгаа энэ шилэн энэ дөрвөн талтай хэсэг байгааз энэ хэсэг нь болохоор бидний саяны ашигласан ялтсны үүргийг үзүүлж штэ тий? Тэгээд дээр нь ойгоод тэгээд энэ доод руугаа харахад бол зүгээр л хоёр хэмжээс дүрс байгааз. Харин дээшийг харахаар энэ хэсэг дээр ойгоод 3D болж харагдаж байна. Тэгээ бас юу буруу тийшээ харсан байна. Компьютерний Тийм буруу тийшээ харсан байна те. Маш сайн яг зөв анзаарсан байна шүү дээ. Бид нар толинд харахаар бас яадаг үлээ. тэгс хардаг тийшээ хардаг. Толинд уу? Толинд харахаар чи найзуудаа бидний нүүр ингээд эргээд харсан байдаг шүү дээ. Буруу тийшээ харцдаг байхгүй юу? За энэ ч гэсэн адилхан буруу тийшээ харж чинь те. Тэгэхээр ойсон төрс бол буцааж бид нар руу харагдахдаа буруу тийшээ хараад буюу эргээд харагддаг байна. Өнөөдөр бид агаар төвж байгаа мэт харагддаг сонирхолтой дүрс буюу холограм хийж үзнэ. Холограм гэдэг нь үнэхээр агаарт байгаа биш, гэрлийн тусламжтайгаар 3 хэмжээс тэмшиг харагддаг дүрс юм. Эхлээд бидэнд тунгалаг хуунцар, хайж, скотч, мөн гар утас хэрэгтэй. Тунгалаг хуунцараа 4 ижил хэсэг болгон хайчлана. Тэдгэрийг нийлүүлээд 3 пирамид шиг хэлбэртэй болгоно. Дараа нь скотчоор нааж тогтооно. Одоо гар утсан дээрээ холограмын зориултын видео ажилуулад хийсэн хуунцраа дэлгэцийн гол дээр тавина. Баг зэрэг харанхуй болгоод харахад зураг яг агаар төвж байгаа мэт харагдана. Гар утаснаас гарч байгаа гэрэл тунгалаг хуунцар дээр ойж бидний нүдэнд тусдаг. Тэгээд бидний тарих зураг агаарт байна гэж ойлгодог. Үнэн дээр дотор нь жинхэнэ зүйл байхгүй, зөвхөн гэрлийн тусгал байдаг. За сая бүгдээрээ 3D буюу 3 хэмжээс дүрстэй холограм хийж үзсэн тий? Сонирхолтой байсан уу? Сонирхолтой. За тэгвэл одоо яаштай хэдүүлээ 2 хэмжээс дүрсийг хөдөлгөж үзье. Та нар сая орж ирээд нөө туулайг харсан уу? Харсан. Эргэлтдэг суулаа. Гүйжсэн. Тийм зүгээр зураг хэрнээ эргүүлээд харангуут гүүгээд байсан шүү дээ. За тэрийг болохоор зүүтропи гэдэг байхгүй юу? За энийг юу гэж нэрлэдэг гэж бүгдээрээ ярьлаа. Зүүтропи тий. Зүүтропиг дээрээс нь харахаар туулай маань гүйж нү? Гүйхгүй байна тий. Нүхээр нь харахаар яаж ийн? Гүйж ийн тий. За энэ зүүтропи гэдэг чинь болохоор грек хэлний зүү гэдэг нь болохоор амьдрал. Тропи гэдэг нь эргэлт гэсэн үг байхгүй юу? Амьдралын эргэлт. Тэгэхээр яг энэ амьдарч байгаа юм шиг харагдаж байгаас тэгээ эргэлдээд гүүгээд амьд юм шиг харагдаж байна тий. 2 хэмжээс дүрс гүүгээд амьд юм шиг харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ энэ зүүтропиг гараараа хийж чадах болов уу? Чадна. Чадах уу? Чадна. За тэгвэл бүгдээрээ явж зүүтропи хийж үзэх үү? Тэгье. За тэгье. За энэ юу вэ? Шувуу. За энэ шувуу яах бол нисхийн юм шиг байна тий? Дадавчин үзнэ. Тийм нисхийн юм шиг байна. За тэгвэл одоо хэдүүлээ энэ бэлтцээ ашиглаад өөрсөндөө жижигхэн зүүтропи хийж авъя. Ингээд өөрсдөө ингээд хийж болно. Ингээд тийм юмнуудыг аваад дуурайд. За одоо энэ бэлтц маань ингээд яг нуглах хэсгээрээ юм хийтэй байгааз. За энэ нуглах хэсгээр нь бүгдээрээ нуглаад саяны харсан
туулаатай зүүтропи шигээ хэлбэртэй болгоо шүү. За тэгээд нуглангууд энэ дээдлийн хэсэг байгааз эдгээр чин дээрээ ховлтой. Тэгээд энэ ховлууд руу оруулаад тийм ингээд эвлүүлдэг тоглоом шиг өөрснөө хэлбэрт орч. Одоо ингээд энэ ховлууд руу оруулаад ингээд тийм гэсэн үг шүү. Хараарай. Одоо ингээд ажиглах юм бол эн чинь ингээд дээр ийм ховлтой байгаа зү. Тийм ийм зураастай. Энэ зураас руу нөгөө талын хэсгийн зураасыг оруулаад ингээд яг эвлүүлдэг тоглоом шиг өөрснөө орч. За. Яагаад. За одоо ингээд бүгдийг нэ шүү. За ингээд бүх хэсгээ хийчингүүт ийм ингэж харагддаг зүүтропигийн маань дээд хэсэг нь бэлэн болох нэ. За одоо ингээд доош нь харах юм бол энэ хэсэгт нэм цагаан дугуй хэсэг байгааз. Энэ дугуй хэсэгт нь өглөөнийхөө яг энэ нүхтэй хэсгийг нь тааруулаад эхлээд нааш үү за. За бүгдээрээ тэгээд наачаарай. Тавга ашиглаж дуусчаад яах вүлээ? Найзуудтай өгнө хамгийн сүүлд нь таглаад тавь шүү за. Тэгэхгүй цаавч батж штэ. За. Арах тухайн. За одоо бэлэн болсон хүмүүсд нь ингээ эргүүлээд хараад үзтээ. За тэгээд завсраар нь харахаар шуу маань нисэж гин үү? Маш сонирхолтой байсан. Тэгээд энэ зүүтропи гэж эргүүлээд тэгээ хардаг зүйлс. Эргүүлсээр нисэж гин. Нисэж байгаа юм шиг харагдаж байна. Зүгээр зураг мөрцөө. Шуунуудыг ингэж дэлхийд тэтгэнгүүд энэнгийн нахад тэтгээд энэ үзүүтэй модыг ингэнгүүд юм болсон. За бүгдийн туршил амжилттай боллоо тий? Шуу маань нисэж гин. За та нар ингээд дэвтрийнхаа хуудсан дээр нэг нэгээр нь ингээд зурагнууд зураад тэгээд тэрийгээ дэвтрээ ингээд хурдан ингээд гүйлгээд үзэнгүүт тэр зураг хөдөлж идэг тий. Тэр туршиж үзчихсэн үү? Үзчихсэн үү? Хийхээс өмнө яг л зүгээр л нэг зураг шиг харагдчихсан. Хийсний дараа бол бодит амьдрал шиг кино шиг харагдчихсан. Эргүүлэхээр нисэж нөхгүй бол ерөөсөө нисэж чадахгүй, ерөөсөө харагдахгүй. Харин эргүүлэхээр энэ нь яг нөхнүүд нь олон болоод эргүүлэхээр тэр шуун нисээд явж байгаа юм шиг харагддаг. Надад маш сонирхолтой байлаа энэ туршилт их сонирхолтой байлаа. Энийгээ ингээ хийхээс өмнө ингээд яг ингээд төв төгшгөн байхаар нь зүгээр л нэг шувуу юм шиг харагдсан надаа. Тэгээд хийснийх нь дараа нь ингээд эргүүлэхээр ингээд бодит амьдрал шиг тэгээд нисэж байгаа юм шиг харагдсан. Тэгээд надаа маш их сонирхолтой байсан. За ингээд өнөөдөр хийдүүлээ. 3D дүрс буюу холограм хийж үзлээ. Тэгээд дээрэс нь 2 хэмжээс дүрсийг бас хөдөлгөж үзлээ тийм ээ. Зүй гэдэг нь амьдрал, тэгээд тропи гэдэг нь эргэлт. Зурагтаар үдж байгаа хүүхдүүд ч бас энийг дуурайгаад хийж болно. Бас цаасан дээр зураад хийж болно. Зүүтропи гэдэг нь зурагнуудыг эргүүлж хөдөлгөөнтэй мэт харагдуулдаг сонирхолтой тоглоом юм. Бид өнөөдөр гадна талдаа шууны зурагтай зүүтропи хийж үзнэ. Эхлээд хатуу цаасаар нэг том дугуй хайчлана.
Дараа нь дугуйн гадна талаар олон жижиг хэсэг гаргаж, шууны хөдөлгөөнийг баг багаар өөрчилж зурна. Нэг зураг дээр далавч нь доошо, дараагийн зураг дээр арай дээшээ, дараа нь бүр дээшээ болсон байна. Ингэж олон зураг дараалалаараа байрлана. Дараа нь дугуйн гол савх эсвэл урт тийш хийж иргэдэг болгоно. Зүүтропигоо хурдан эргүүлэхэд шувуу яг л далавчаа дивж нисэж байгаа мэт харагдана. Учир нь бидний нүд зураг бүрийг маш богино хугацаанд санаж үлддэг. Тиймээс олон зураг хурдан ээлжилж харагдахад тархи тэднийг нэгтгээд хөдөлгөөн гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл шувуу үнэхээр нисэж байгаа биш, харин зурагнууд нийлээд хөдөлж байгаа мэт харагдаж байгаа хэрэг. Ийм аргаар хүүхэлдэйн кино, анимашнч бас бүтдэг. Олон зураг хурдан солигдоход дөрүүд ам орсон мэт хөдөлдөг байна. Ангарын энд хийсэнтэй гол хөгжөлтэй зүйлс юм. Би тэр тулаг яаж хийсэн гэж одоо тийдсэн зөв өнөөдөр ойлгож аваад ингээд дэвтрийн цаасаар ингээд юм үзүүлж байгаад ингээд яаж ингэж ихээр хөдөлж байгаа юм санагдана. Хилограммыг хийж авсан. Дүүлэн музейгийн сансрын нөгөө хөлгөн илүү их таалагдсан. Соёлор нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар 89-р сургуулийн Болор туяа багштай 3E ангийнхан хүрэлцэн ирж хамтдаа маш сонирхолтой туршилтыг хийлээ. Та нар таалагдсан уу хүүхдүүд? Таалагдсан! Туршилт нь сонирхолтой байсан уу? Юм сурч чадсан уу? Чадсан! Үзэгч хүүхдүүд маань ч гэсэндээ бидний хийсэн туршилтыг хамтдаа хийж үзээрэй. Баярлалаа. Баяртай!